За. Hey, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Vlogger бэлгүүн байна. За, би Power Expo фестивал дээр хүрэлцэн ирсэн байна. За, өчигдөр буюу 5 сарын 9-ний өдөр MotoGP Английн тамирчид маань уралдаж дууссан бол өнөөдөр 5 сарын 10-ны өдөр Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх за Монголын бүх дрифт клубүүд за мөн бас International Drift багийнхан хүрэлцэн ирсэн байгаа. За, 5 сарын 10-ны өдөр бол МДС болон СТС Английн тамирчид хүч үзэх болно. За, маргааш International багийнхан. За миний харагдж байгаа орон орны тогнууд байж байна те. Казахстан, Кыргызстан, Япон, Солонгос, Америк, Жапон. За тэгээд Монгол энэ тамирчдын гал гарсан баатлыг маргааш буюу 5 сарын 11-ний өдөр та бүхэн маань үзэх болно. За миний влог ерөнхийдөө 2 өдрийн турш бичигдэх учраас жоохон урт хугацаатай болж магадгүй. Тийм учраас би 2 юм уу 3 хувааж ерөнхийдөө part 1, part 2 гэж ерөнхийдөө хийх болно. Магадгүй part 3 ч хийж магадгүй. Тэгээд бүгдөө дардаг юмнуудаа дараад үзээрэй. Тэгээд тамирчдын зогсолт руу хамтдаа үзье. За манайха би яг одоо International багийн тамирчдын одоо зон гэж гэх юм уу те. Энэ тэр хэсгээр нь байж. Энд одоо хятад улсаас ирсэн тамирчид маань өөрсдийн машинтайгаа хүрэлцэн ирсэн байгаа. За түрүү жилийн влогийг та бүхэн үзсэн бол түрүү жил иржсэн бас ганц нэг машин харагдаж байгаа шиг байна. За шинээр бас тамирчид ирсэн байна. За тэгээд дээрэс нь энэ дараа нэг сонирхолтой зүйл нэг хэрэг шүү дээ, тэ. Энэ ямар төрөнөөс хойш бүр влог алаа явуулах. Энэ 7 настай хүүхдийн машин мөн одоо. Энэ манайхаа хараа. 7 настай хүүхд. Хятадын энэ 7 настай хүүхд энэ машин тэргээр ерөнхийдөө тэмцээн оролтоонд оролцож байгаа. Суудлын бүр амар урагшаага юм байна. Тэгээд хэдүүлээ хамтдаа энэ 7 настай хүүхэд хэрхэн яаж явахыг тэмцээний үеэр бас та бүхэндээ харуулах болно. За манай VIP клубийнхан бас энэгээр байж. За Соёнбоо өдрийн минь төгшөө. За тэмцээн уралдаа дайжгүй сайхан. Дайжгүй сайхан. Энэ жилийн өнгө төрх ерөнхийдөө ягаан болон энэ пиолотны өнгө оруулж гисэн юм байна те. Тэгээс сувын дугаартай маа Соёнбоо маань энэ жил бас Силвагаараа тэмцээн уралдаанд оролцож байгаа шиг байна. Зам талбай хэр байна? Явж үзсэн үү? Айгуу гоё зам байна. Ааха. Тий. Сонирхолтой зам байна. Сонирхолтой зам байна. Ааха. Машин техник ямар ч асуудалгүй. Тий. Окей, тэгвэл энэ жил ерөнхийдөө бас маш олон орноос бас тамирчид иж оролцож штэ тий. Тийм 7 улсаас машинтай машингүй баах хүмүүс төрж байгаа шүү. Интернэшнл нь ер нь орно тийм маргааш орно. Тий. Маргааш 5 сарын 11-ний өдөр International Drift Battle дээр маа Соёнбог Tigis дугаартай Соёнбогоос хэрхэн дрифтлэхийг бүгдөө влогоос хамтдаа харцгаая тий. За ханаа замжилт. Шаарахгүй мó. За дараа нь тусдаа хобби түүнийг влогоор оруулъя за. Дөгөө. Тэгээ тэрийг би дараа нь нөгөө машинаа. За энд юу болчихвоо? Бетон мөргцөн. Гайгүй юу? Бэртэж гэмтээгүй өстэй тий. Тэгээ машин ерөөхдөө өнөөдөр гарахаар байна уу? Амжуулах уу тий? Хөөе сүгэ сайн уу? За манай бас эмэгтэй тамирчдээ, сор улсын эмэгтэй тамирчдээ тэгээ нөхөртөө гэдэг нь бол ерөөхдөө өмнөх влогоороо хэлсэн тий. Тэр бүр амар явж илээ тий. Амар үлээ. Одоо ингээд чи ямар ч юг болчихлоо шүү дээ. Юг уу? Ингээд залуучууд амар санагч нөхөртэй юм биш л бодсон тий. Хамаагүй. За тэгээд Тэр мөр бол хамаагүй. өнөөдөр юундаа оролцсон те? СТС тэмцээндээ оролцсон. Дүүдээс гоё амжилт төсөө. Бэлтгэл сургалт бол миний харснаар бол нэлээд сайн бэлтгэл хийсэн. Тэгээ одоо жухам тэмцээн дээр тэмцээнээс сэтгэх үү гэ те. Гэтэ олон тэмцээнд орцсон хүн бас сэтгэх өндөртэй байсан. Асуудалгүй шүү дээ. Юу сэтгэл зүй бол гайгүй л байгаа л та. Тэгээд сая бас мотор дотороос боогоод бас тэнхлэг тохиргоо өөрчлүүлсэн чинь бас болдгүй. Жохоо өөрчлөгдсөн юм шиг. Ер нь айгүй өөрчлөгдөж. Тэгээд тэгтээ хичээнэ. Чигээр амжилт. За баярлалаа. За ийшлээ хэдүүлээ. За ингээ ерөнхийдөө VIP клубын тамирчдын машин энэгээр байж байна. Маш олон клуб байгаа. Хэдүүлээ бүгдөө эхнээс нь ахуулаад та бүхэндээ танилцуулах болно. Манайхаа энэ тамирчдын ерөнхийдөө дугуй солих хэсэг байж байна. За энд бол бүгд одоо дугуйнуудаа солиулаад нэг дор ерөнхийдөө бүх үйлчлэгийг ерөнхийдөө энд авч болно. За тэгээд дээрэс нь энэгээр энэ VIP зон буюу үзэсгэлэнгийн юм хэсэг байгаа. За маш олон гайхалтай төмөр хөдөлгөөд ирсэн байна. Тэгээ газраар нэг хөвцсөн машинууд ерөнхийдөө энд ирчихсэн байж байгаа. Бас энэ гоё содон ир зогсож байна. За энэгээр бас 100-гууд байна. За хэдүүлээ энийг тусдаа яг эргээд хэдүүлээ хамтдаа үзцгэн. Тэрнээс өмнө ерөнхийдөө тамирчдын зогсоолоор хамтдаа орч идэгөө. Тэгээд нэг гоё хүмүүсүүд нь ирэхээр ярилцлага аваад тэгээ хамтдаа явцгаая. За явъя. За
За яг одоо энэ хэсэгт болохоор тамирчдын талбайгаа. Тамирчдын талбай дээр ерөөхдөө 3 юу гэдэг үлээ? 3 цуваа асрууд баригдсан байгаа шүү. За энэ 3 цуваа асрууд дээр ерөөхдөө за голын хэсгээр бол за энэ хэсгээ хэдүүлээ танилцуулж авчи. SX10 2-3 тамирчид бас энэгээр ерөөхдөө байж гин. За энэ араар болохоор Team 67 клубын асар ерөөхдөө энэ хавьд байл. Нийт одоо идэх бас нэлээд олон тамирчид бас сойсон юм шиг байна. Хөөе. Хөөш. Бичлэг явж шөөш. За тэгээд энэгээр бас Team 67 ерөөхдөө үргэлжлээ явж байгаа юм байна. За энэ дараа энд манай Портуно клубын энэ жилийн өнгө төрөх болохоор ерөөхдөө ногоон өнгийг бид нар зүтгүү барьсан байгаа. Тэгээд асар болон машины ерөнхий дизайн эднэр бол ижлэх нэг стандартаар хийгдсэн. За тамирчдын маань бас хувц хонор компенсатор бүгд ерөөхдөө энэ жил ногоон өнгөөр. За мөн бас бидний хамтран ажиллагч байгууллага гэхэл Монтонд байж гин, за Центао байж гин. За мөн бас манай хэвлэлийн газар ба. За хэвлэлийн газар маань лого утгагүй наагтахаар та бүхэнд бас үзүүлж харуулж танилцуулъя. За яг энэ хажуухан талд болохоор Artem клубын асар бас энд байрлаж шүү. Artem-ийн асар энд байрлаж байна. Artem-ээс бас олон тамирчдаас оролцож байна. За энэгээр iDrift клубын тамирчдын машин ерөөхдөө бас байрлсан баг шиг байна. iDrift-ийн удахгүй ингээд тамирчдаас нь бас хэдүүлээ гоё сонирхолтой яриа аваад та бүхэнд бас танилцуулах болно. За энэ манай Neck team буюу GZX Garage баг хамт болон iDrift-ийн за манай гантлаг одоо энэ машин тэргээ ухаа зогсож байгаа шүү. Энэ жилийн өнгө төрх бас гоё болсон байна. Гантлага гоё өнгө төрхтэй болсон байх шүү. За энд нарагийн машин байна. Нарагийн хуу. Нарагийн машин ерөнхийдөө энэ ягаан өнгийг л ер нь түлхүү баримталдаг. Тэгэхээр энэ жил бас гоё ягаан өнгөөрөө бас гарч ирсэн байна. За энд автбаах нь манай санчрын машин зогсож байна. За манай Баскагийн машин хаана вэ? Баска. За Баска энэ жил ийм гоё өнгө төрхтэйгээр бас гарч ирсэн байна. New project. За эндээс Эрдэнэ дотоос бас хүрэлцэн ирж байгаа Ice Drift-ийн финал раундыг ерөөсөө бас зохион байгуулсан баг хамт болон Эрдэнэтийн бүгдөө сайн байцгаана уу? Сайн явж ирцгээсэн үү? X-Boost клубын тамирчид энэ жил 3 машин юм уу? Хэдэн машин орж байгаа? 4 үү? За тэг 3-4 машин ирэхэд орж байна. Хаа юу вэ? За өдрийн мэд төгшөө. За блог явж шууд. За хэдэн машинтай оролцож байна? 4 машинтай. За. Тэмцээн уралдаа ямар хүн сэтгэл ямар байна? Энэ жил ерөнхийдөө IC-ийн финал раундыг хийлээ. За тэгээд дээрэс нь анхны одоо MDS-ийн тэмцээнд оролцохоор үлдсэн ирсэн биз дээ. Тий. Эрдэнэтээс манай баг тамирчид 4 машинтай ирсэн. Машин хэрэг дайжгүй. Дайжгүй сайхан. Тамирчид дайжгүй. Дайжгүй. Тамирчдаас амруулсан уу? Амарсан. Ер нь бол дахиад одоо юм бэлдээд ойр зүрийн дахиад юмнууд чеклэх ажлуудаас өчтөнөг чекчээл одоо ингэж явж байна. Окей. За тэгээд X-Boost клубын баг хамт олон бас Power Expo фестивалтай гоё амжилттай тэмцээн уралдаанд оролцоорой. За окей. Баярлалаа. За тэгээд энд бас Hayabusa гэдэг энэ мотоциклын клуб бас энд байрлсан байна тий. Hayabusa. Баска өдрийн мэнд төгшөө. За шинэ прожект гаргаад ирсэн дэжгүй юу? Бүр хилж чадахгүй. Яасан? Нэг буудаад, хоёр буудаад, гурав дисван даа кулер мүүлэр пай. Заат. Одоо гаргаж амжин тий. Амжихгүй гэж. Зүгээрээ амар гоё. За окей. Миний бараач та. За. Энэ дараа MDS shop гэдэг Mongolian Drift Series-ийн бас Монголын дрифтийн бас нэг хувцс болон за аксессуарууд хэрэгтлүүдийг худалдаалдаг бас асар бас энд гарч байгаа. Мараануудаа гаргасан юм. Ер нь одоо гарна өнөөдөр гарна. Энэ дотор худалдаа явагдсан шүү дээ тий. Асраа жоо дижлүүлж байгаад явахгүй бол энд гаргаад явах. Тэр би юун дээр авч тавьсан дэр юм шүү дээ. За нийт хичнээн төрлийн бүтээгдэхүүн юмнууд ерөнхийдөө худалдаалагдчихлаа MD shop бас. За ер нь уг нь нэлээд их бараа ирсэн. Тэгээд манайхан ч өөрсдөө нөө дэлгүүр нэгэж одоо шопоо үн тэмцээн дээр гаргана гэсэн. Тэгээд тэрнээс өмнө худалдаа авалт хийгээд маш сайн дэмжиж чинь. Тэгээд худалдаа авалтууд тэгээд энэ бараа материал ер нь татарсан.
ашиг орлого өндөртэй байгаа юм байна да. Яг ашиг орлогоос илүү ер нь чанарыг хэрхэмлэж байгаа. Тийм хувцасныхаа бараа материалынхаа чанар материал дээр аяга анхаарж байгаа. Тийм яг л хүн нэг юм аваад нэг 7 хоноод захан сунаад байвал хэцүү шүү дээ. Тийм болохоор үндэ таарсан материал зайтай тийм хувцсуудыг сонгож авчирсан байгаа. Тэгээд эхний хэлжинд бол подолк, хостол, дэлгүүрний яосоор тэмдэг. Тэгээд бас нэг юм дээгүүр өмсөж чакатерхоо самсон ингээд ирсэн байгаа. Тэгээд ямар ч сан ер нь бол яг энэ шопыг нээн гэдэг яг олон улс ч одоо бүгд шоптоо явж шүү дээ. Ardes, T1 та юу гэдэг тийм бүгд явдаг. Тэгээд энэ удаа болохоор Монголдо бас нэмдэл шопыг тийм нээгээд мэдээж одоо дөнгөж эхэлж байгаа болохоор сонголт бас бага жоо. Тэгтээ ер нь бол өргөжнө. Удахгүй ер нь пэйж утсаараа бас бараа тийм бүх зураг өргүүд нь тавигдана. Зураг янзлж өгөх нь надаас яриа аваад сууж байна тийм. Одоо өгнө тэмцээний өмнө гарах хэрэгтэй байсан гарсангүй. Би 2 хоног нөргөө явж байна. Энэ одоо 2 хоног унтчих шиг байна. За тэгээ найстай амжилт. Гоё шин зүйлийг бас Монгол санаачлаад хэрэгжүүлээд мэдээж MD shop гэсэн логотой подолк цамц хүн болгон гоё өмсөөсөө надад бас гоё бэлгэнд ирсэн подолк бол үнэхээр чанартай байсан тийм. За тэгээ найстай амжилт. Багийнханд нь бас амжилт. Найстай амжилт. За. Окей. Хоёул өдөр дахиад тааруулаад нөгөө нэг сэдв рүүгээ ороо. Тэгээ тий. За. Хоёул цаатлыг нэгээр яваг байгаа тий. Цаатлыг нэгээр яваа. За тэгээ манайхаа ер нь бол яг энэ тамирчдын зогсоолт хэсгээр бол яг бүх клубүүд ямар гоё өнгө үзэмжтэй тэмцээн уралдаандаа гоё хүндэтгээд машин тэргүүнд нь ямар гоё стикертэй оролцож байгааг бас та бүхэн маань харж байгаа. Тэгээд хэдүүлээ дараачийн баг хамт олон руу явцгаая. Lag Team клубын асар дээр хүрэлцэн ирсэн байна. За өдрийн минь буруу. За сайхан дажгүй сайхан. Манай Lag Team клубын гүйцэтгэх юу лээ? Дэд тэргүүн гүйцэтгэх захирал шүү дээ. Дэд тэргүүн маань за нийт энэ жилийн үед за анхны тэмцээнд хичнээн биш орсон. Жилийн хувьд манайх нэг 10 хэдэн тамирч оролцож байна. За MDS нэг 5 6 тамирч. За STS бас нэг за 7 8 тамирч. Аха. Оролцож байна. Бид нар бэлтгэл ажиллаа хангаад ерөнхийдөө одоо бэлэн болоо тэмцээнэ хүлээгэл байж. За бүр орж байгаа шүү дээ. Оролгүй яа. Болохгүй шүү дээ. Энэ жилээс MDS лөө. Энэ жилээс MDS нодно STS ранк 2-оор гарч ирсэн. Тэгээд MDS ангилалд одоо шинэ машинтай хүчээ үзэх гээд байж байна. Окей. Найсдаас амжилт хүсье. Гоо үзүүлээд өгөрөө. STS-с орж ирсэн тамирч ямар байдгийг бас хараад тий. Чангаар орж ирсэн шөө гэдгийг бас харуулахгүй тий. За амжилт бүрөө. За ийшээ ерөнхийдөө нэг симулятор байна шүү дээ. Hyper Team гэж симуляторын баг хамт олон бас энд симулятор дээр тулгуурлаж бэлтгэл сургалт хийдэг баг хамт олон байна гэсэн үг тийм. Энэ мандуулын машин мөн үү? За энэ манай инх мандахын машин байж. Нөгөө охины машин эсэ. Гараан дээр гарцсан аа. За энэгээр Drift Various шинэ клуб. За өдрийн мэнд. За Drift Various шинэ клуб хичнээн тамирчин сойсон. 3 тамирчинтай байгаа. 3 тамирчин уу? Ааха. Одоо энд тэнд байна. Хойно байна уу? Тийм золоо байгаа. Золоо байгаа. STS-ийн. Ааха. MDS орсон. За тэмцээний уур амьсгал ямар байна? Гоё болж байна. Одоо л яг уур амьсгалыг гоё болж эхэлж байна. Өчтөр дандаа мотор уралдаад байсан. Тийм. Өнөөдөр дандаа машин уралдаад. Тийм, машин уралдахаар бидний яг сонирхлын юм одоо л болчих шүү дээ. Юунд интернэшнл орох хүсэлтэй байна уу? Хүсэлтэй орох уу те. Гэтэ энэ лаглаг тамирчтай үзмэрлэл шүү дээ. Үзмөр л. За тэгээ амжилт. За баярлалаа. За. Ажилтнаас амжилт. За окей. За энэ дараа Валиног энэ клубын нэр нь юу юм болоо? Спонсор юм уу юу энэ? Валино. За л мөнх болдно ш. За манай мөнх болдоо Япон улсаас бас Power Expo-го хүндэтгээд тэмцээн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өөрийнхөө GZX 100 энэ түрүү жил Чингис хаан дээр Daigo сайтаа унж тэмцээн уралдаанд оролцсон машин байгаа. За тэгээ өөрийнх нь нөгөө нэг бас Саарл S15 Японд бас хобби түүний влог дээр бас орж ирсэн 15 тий. За энэ GZX-ийг битээр бас удахгүй бас гоё газар очиж байгаа танилцуулах бодолтой байгаа. Тэгээд за энэ жилийн үед Power Team. Тийм Power Team. Power Team Crash гэдэг юм баг тэмцээн уралдаанд оролцож байгаа тий. Тэгэнгүүт энэ баг маань нийт хичнээн тамирчид оролцож байна. Нийт одоогоор 3 тамирч байгаа. 100 дээр тэгээ Акинор Үзүми. Аха. Тэгээд миний би. Аха. Тэгээ манай үүсгэн байгуулсан хүрлэх. Аха. 0.6 нугаар тий. Тэгээд 4 гэсэн үг. Хүртлээ орж иж байгаа шүү дээ тий. Зүг. За тэгээд сэтгэл ямар байна ханд? Гоё нөө. Гоё байна.
амар ядарлаа. Буугаа шууд онгоцоос буугаад өцмөгийн машин өөрх нь Силваг явах гээд шууд замууд яваад ядраад. Одоо л гайгүй болчихно. Унтаж амарч чадсан уу? Чадсан. Аха. Өцөмийн хаангаа. Хоёул өцөмгөөс ярьцлаа байлаа тгөө. Нэг шүү шатлаа. Юу болоод юм бэ? Машин дэргэн дээр гараад зогсчихъя. Юу ч болоогүй. Машин дээргээ шалгаж. Эндээс ингэж хурч болдгоо юм. Заавал чин дээр гараад. Энд чинь ингээ бүгдийг ингээ нятлах хэрэгтэй. Нааш тэр аль чинь 2 дугаар жилийн дээр л шил орсон байгааз. Ээ хүүрээ тийм үү? Энэ лүүкнээс таагараа орсон. Тэгээ тэр чинь гарах хэрэгтэй байхгүй. Энд чинь ингээ харагдахгүй байгаа. Тэр харагдаж. Надад бол харагдаж байна. За окей. Амжилт. 100 ахын дайнгаар орно те. 100 нааш ороо гараад ирч. За манай 100 дүү маань бас Япон улсаас Power Expo тэмцээнд оролцохоор Power Team Garage багаас бас те 4 тамирч оролцож байгааг энийг нь. За сэтгэл ямар байна хандаа? Оо сэтгэл өндөр байна уу? 3-4 нэг өмнө ирээсаа тэгээд нэг 2 хоног бэлтгэл хийдсэн. Тэгээд зам дээр гараа үтцсэн. Одоо ерөөхдөө тэмцээний бэлтгэл болсон гэж бодож байна. Одоо тэгээд тэмцээндээ хичээндээ. Одоо юунд орох юм хандаа? Интернэшнл орох юм уу? Интернэшнл орно. Төрүүлэх гэж байгаа шүү дээ. Тийм цомоо хараа яаж авч явах вэ? Айгу санаа зовоол. Нилээн том сум байна уу? Тий, айгу том цом байлээ. Тэгээд цом онгоцонд авч явж болтгоо. Тэгээд одоо яад гэмэлээ машин тань үлдээх үү, яах вэ гэж бодоол гэж. Яг эндээ үлдээч юм шиг тий. Тэгээ да тэгээ. Таны эсвэл юун дээр үлдээч та офс дээр чинь тий. За тэгээ. Медалаа аваа явчих. За мөнгөө явах байхаа. Мөнгөө бас үлдэн шүү дээ. Үлдээх үү? За томтойгоо үлдээ тий. За окей. Тэгэл юу лээ? Хоёул чи влог яаж эхлүүлээ? Конничева. Сайн байна уу? Манай өвөр Монгол. Тэ. Өчмөсөн. Хай. Монголд ерөнхийдөө 3 дахь жилдээ те 3 удаа ерөнхийдөө ирж тэмцээн уралдаанд оролцож байна. Жил ирэх тусам Монголын яг дрифтийн хөгжил таны нүдээр таны оролцоогоор ерөнхийдөө хөгжил ямар байна вэ? 3年前からモンゴルで来て3回なんですか、そこから初めて来る時にも今まで来る時のレーベルがどんな感じ上がってるんですかって。毎年上がってますね。特に感じているのは車のなんだろう進み方、トラクションのかかり方、そういう足回りをみんな考えるようになってきているっていうセットアップ。 マシン内のүзэжみんな足回りできるようにってбүх тамирчид машин дэргээ одоо өөрсдөө ингэж бэлдээ тэгээд нөгөө нэг анх ирэхэд миний бодлоор энэ хүн нөгөө техник тохиргоо одоо араминто гэдэг чинь техник тохиргоо юмнууд нь ингэж яг сайн хийж чаддаг байсан. Одоо тэгээд жил ирсэн ингэж аягүй сайн дээшлэхэд тэдрийг хийж өөрсдөө чаддаг болсон байна гэдэг. За тэгээд интернэшнл дрифт баталд орно. Энэ жилийн түрүү жил бас машинтайгаар Чингис хаан дрифт капт оролцож ирсэн тийм ээ. Чингис дрифт капи ялагч болж ирсэн. За энэ жилийн хувьд бас хятад тамирчтай түрүү жилийн хувьд болохоор нэг хятад тамирчтай нэг GZX 100 маркаар уралдсан шүү дээ. Энэ жил яг өөрийнхөө машинаар уралдах учраас илүү их бас нөгөө юу өндөртөө сэтгэл зүйн өндөртөө байгаа тийм. Тий, 1年前に来る時にチンバ君の車乗ってるなんですか。これで今車を持ってきて中国と一緒に走るんだったら気持ちがどうですか。去年チンバ君の車で悔しい思いしたので、その悔しい思いをしたくないから持ってきた。Ягチンバ君машинаар оролцоод яг одоо дасах масах тэгэл нөгөө хүний машин дээр оролцож байгаа. Тэгээд бас нөгөө өөр хиттэй машин 1000 HP машинтай ойролцоо машин ерөөсөө унаагүй байсан. チャイナ D1 で戦った時別に負ける相手ではなかったから今度は勝つって。チャイナ-гийн хиттэй нөгөө нэг D1-д оролцож байсан. Тэгээд яг тэр нөгөө нэг хожигчстай байхгүй болохоор энэ жил дахиад хожино гэнэ. Тэгээд хобби түүник влог Японд байхад хэдүүлээ S14 танилцуулсан. Энэ удаа Монголд ирсэн байгаа. Одоо энэ өөрхийн машиныг хобби түүник влогд оруулж болох уу? いつも人が YouTube なんですか車の案内とかそれで自分の車って YouTube に入ることできるんですかって。大丈夫ですよ。зүгээр болно. За тэгвэл хэдүүлээ ярилцж хагаад хобби түүник влогд Акинорын өцөмгийн машин S15-ыг бүгдөө хамтдаа харцгаая. Thank you. Баярлалаа. За баярлалаа хандаа. Амжилт. За байж. Энэгээр ерөөхдөө Orange Team клубын баг хамтдаа ерөөхдөө асар нь бол жилийн жилд ерөөхдөө гоё оранж өнгөтэй стикерүүд нь оранж өнгөтэйгээр тэмцээн уралдаанд оролцдог. Манай уугагийн машин байж байна. За энэ тийм байж байна. Үнэнгээгийн машин байж байна.
За энэ Drift Masters клубын машинууд ерөөхдөө үргэлжлсэн байр. Энэ бас гоё Rocket Boss үйж чинь улаан өнгийн Rocket Boss цэнцэрэнгийн машин байж байна. За энэ маа Тэлбэн дүүгийн Оросын албаны улсаас ирсэн машин байж байгаа. Тэгээд энд нэг машин байгаа байхгүй энд Hyper юу гинөө? Юу нэ? Epic Simulator гинөө. За манай Монголд бас симуляторын хөгжлийг бас аюу гой өндөр түвшинд авчирсан залуу маань араа маань байж чинь те. Яг мэрэгжлийн формулагийн тамирчдын, D1-ы тамирчдын бэлтгэлээ өгдөг Epic Sim-ийг. За өөрөө ерөөхдөө Epic Sim суурьтай тамирчин. Тэгээд Epic Sim суурьтай тамирчин яг энэхүү тэмцээн оролтоон дээрээс хэрхэн оролцох нь гэдэг бүгдөө хамт влог дээрээс харъя тийм ээ. Машин дээр дэжгүй юу? Даагүй өчтөр нэг жоохон асуудал гараад тэгээд зэрэнгээ шийдчихэд байж лээ. Шийдчихэд. Окей юу? Тий. Окей болсон. Өчтөр нэг регулер бензиний талын асуудал гараад. Тэрнгээ шийдэл одоо л ирж байна. Тэгээд за одоо би юу бол тэмцээн эхэлсэн байна. Одоо бэлтгэл ажиллаа хийгээд машинаа бэлтээ тэгээд яадлаа. За тийм амжилт хүсье. За. За энд ерөнхийдөө Монголын анхны дрифт клуб болох за V6 клубын баг хамтаа энд байж байна. За энд цолмонгийн машин байж байна. Манай Укаса. За өдрийн мэнд. За манай заахын нэргээ ярэ. Укасан маань 102 хувийн дугаартай. Энэ жилийн өнгө төрх Diamond Cars нөө спонсор юм уу? Тийм манай дүүгийн компани байна тий. Тэгээ Hyperfuel Racing 103. За 103-ыг ерөөхдөө тестэлсэн үү? 103 тестэлсэн. 103-даа тааруудаа түүний бас яналтсан. Гоё байна. Машин гоё стрессгүй ажиллаж байна, халдт багасж байна. За энэ жилийн хувьд тэмцээний зохион байгуулалт болон за бусад клубүүд баг тамирчдын хувьд сэтгэл ямар байна? Манай өнөөдөр л яг тухтай байж гэн өчтөр ирээд бас гараа гэмтээчээд бага имлэг явж байгаад тэгээ түрүү өглөө ирчээд бас машиныхаа дутуу юмнуудыг хийгээд байж байна. Тэгээ ерөнхийдөө одоо тэмцээн эхлэх чах шиг байна. Зохион байгуулалт ажгүй сайхан явж байна. Талбаараа ерөөсө гарч үзээ хараагүй байна. Одоо ямархуу засалтаа байгаа юу гэж хараагүй энүүгээрээ л божигнаад байна ар дээр. Окей. За тэгээ найстаас гоё амжилт хүсье. Интернэшнл мэдээж орно тийм ээ. Орно. Окей. За. Одоо нэг гарны гэмтэл жоох хэцүү байгаа. Наа чи энэ өргөж чадахгүй. Араас солино ингэх гараас тийм. Бага өвчтөнд хамдаг давхарлж байгаа л явж байна. Яаж байгаа гэмтэш чээ. Моцикл чирэгдээд. За тэгээ найст амжилт хүсье. Өвчтөө гараараа зохиж гэж чанга. Айл гарчи. За энэ дээр X-Boost нэг машин байхгүйсэн энэ дээр байсан юм байна. За тэгээд 100 дуу маань энэ машин чи SX 180SX. Тэгээд нэг гой сонирхолтой зүйлийг хэдүүлээ хамтаа харцгаая. Хайр сэтгэл ямар агуу юм бэ? За энэ араа 100 дээрээс ижигад хайртай шүү төрсөн өдрийн мэнд хүргье гэж байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргье. За тэгээд найз юу дүүгийн эхнэрт бас төрсөн өдрийн мэндийг хүргье те. Баярлаа. Японд гэртээ үлдсэн байгаа юу? Тий, Японд ар гэрээд агаад үлдсэн. Хоёр хүүхдээ хараад гэртээ ээж байгаа. Тэгээ би энд одоо тэмцээнд ороод амжилт үзүүлэх гал хичээж байна. Окей. Эхнэрээ санаж гин үү? Оо амар санаж. За тэгээ эхнэр нь бас миний влогийг үзэх баха. Тэгээд ийм гоё мэдлэгийг бас гоё сонирхолтой байдлаар өргөсөн шүү. Баярлаа. За дүүд амжилт. Нарахна. Power Expo-гийн бас нэгэн сонирхолтой хэсэг гэвэл за энэ хэсэгт Монголын ховор содон бас төвн хийсэн ч юм уу бас VIP ч юм уу бас гой машинууд энэгээр зөндөө цугласан байгаа. Хэдүүл энийг одоо хамтаарч. Тэгээд бас үзэсгэлэнт маань Garuda Mongolia-гийн Airline-ы бас портлет гэнэстэй тий. Портлет ирсэн байна. Тэгээд энэ портлетэнд нэг тойрч өрөөд ирэх юмсан тий. За юу вэ? За энэ дараа за энэ таньдаг хүний машин байна. Мегагийн Silva 15 байж байна. Энэ бас таньдаг машин байна. Carbon fiber. За энэ BMW өнгө төрх нь бас аюу гоё өвөрмөц өнгө төрхтэй ийм нэг BMW байж байна. За энэ машин чинь нэр нь юу юм бэ? Maserati гэж байна. Бас гоё машин байна те. Maserati Chevrolet бас карбон байж карбон fiber. За энд гифтцэн илгээрээ гифтцэн юунууд Purus 30. За өрөөлмөрүүлээ салгаад тавьчихсан. Дугуй мууг ингээд алцаацсан. Бодвол хин амарч ин таах мэдээж. За эдгээр энд бас байж гин.
Сонирхолтой машинууд байж. Энэ бас Crown Modelista бодитон байна. Энэ баг ингээ 2 уруу 3 уруу орохоор хэмжээний юм намхан ийм машин байж байна. За энэ эзэн нэрээгүй баг шиг байна. За энд бас нэг гоё ховор содон машин харагдаж байна. Энэ дээр үед зээл 130 гээд машин дээр байдаг. Вазын ерөнхийдөө юу баг шиг байна. Маш гоё сонирхолтой машинууд хүрэлцээрсэн байна. Төмөр амар зузаан. Лаг зузаан төмөртэй юм машин байж байна. 171 Crown бас энд харагдж байна. За энэ зоонууд ерөнхийдөө бас нөгөө үзэгчдийн аятай тухтай, за дээрэс нь entertainment zone гэж хэлж болно. За тэгээд ийшлэх юм бол хоол хүнс худалдаа гэдэг ерөнхийдөө Power Expo-гийн зоонууд бол бүгд ингээд гой хуваагдчихсан байгаа. Одоо хэдүүлээ хамт хоол хүнсийн хэсгээр нь бас явж харж танилцуулъя. Сонирхолтой зүйл болж байна. Энэ манай аргу мөн үү? За влогд орж байгаа шүү аргуна хичээгээрэй. Нэгэр чи жоохон гээ. Юу гэсэн үг юм бэ? За нэгэр. Дарлаа. Влог ямар хүчтэй юм бэ? 100 гарцаа 100. За юу вэ нөхөө? За удахгүй энд Power Zone боёо одоо машин чирэг тэмцээн, мөн гар барилдааны тэмцээн, гарын хадгалалтаа хүчийг үзэх тэмцээн, бас цээж шахалтын тэмцээн болох болно. Тэгээд төрүүлсэнд мэдээж гой шагналууд байгаа. Power Expo дээр. Come on. За би нэг хүч үзчихөө. Хинтээ үзэх үү? Би чамайг ариул. Чи байнгын бэлтэлтэй байгаа шүү дээ. Аргуна энийг барьж байгаа. За өөрөө үзгэн байна уу? Манай хөтлөгчтэй үзгэн байна уу? Үзэж. Улаанбаатарт харн үдшилтэй л үзэхээр байна да. Яа. Манай энэ залуу. За. Алиж шуум өгч байж үзээд. Эвгүй байна да. За одоо яасан ч алагдсан ч тэгээд үзье гэлж. Байж л ямар хоёр атгсан гарыг центр дээр буюу яг энэ улаан хар зураасны хязгаар дээр байх хэрэгтэй. Жоох юм шүү. Энд юм уу? Ингээд дээрээс ингээ харахад уу? За. Хийсээ тэгчлээ. За эхэлсний дараа бол яасан ч юм гэж мөсөж шиж болно. Ready go. Арайчтай бас. Влог явж штэ бас. За. Өөр 100 гарт уу ба. За тэгээ энэгээр бас сараа манайхаа юу байрлсан байна? Бодонгийнхаа авто худалдаа хийсэн байна. Mr. Bowl юм уу? За энд бас усунда кофе хоол хүнс бол ерөөхдөө хангалттай байх шиг байна те. Өсөж чинь ахын доо. Гайгүй. За хоёлоо жоохон байж юм иднэ заяа. Энэ хавийн хамгийн гоё хоолтой асраар нь орж хоёлоо хоол идэ заяа. За энэ дараа гэрийн уушуур гэсэн байна. За тэгээ ер нь бол худалдаа бол зөндөө өгч. Энэ дараа ичкээс тэнийхэн байж гин те. За тэгээ. Хей. За тэнийхэн бас амаржина авчирсан байна. За ингээ мэдээж энэ авир бол хоол хүнс бол зөндөө явж байгаа. Худалдаа зөндөө явж байгаа. За тамирчдын бас баруун жигүүр бишээ 100 жигүүрээс бас үзэгчдийн суудал бас энэгээр бас байрлаж байгаа. За яг одоо тамирчдод ерөөхдөө тэмцээн арай эхлэх байгаа. Тэгээд тестээ ерөөхдөө хийж байгаа. За энд одоо нэг тамирчин байна бас MDS-ийн тамирчин байна уу, SDS-ийн тамирчин байна уу? Бид нар хамтаа харцгаая. За SDS-ийн тамирчин гэсэн үг. SDS-ийн тамирчин ерөөхдөө энэ цаагуур явж байгаа. MDS болохоор энэ наагуур аваад ийшээгээ томоор ерөөхдөө орж ирэх жишээ нь явж байгаа. Жандуур дугаартай тамирчин байж байна. За хоошоо бас мотоклубуудын асруудаар явж үзэх байлаа. Монголын мэргэжлийн спорт автомашинтай бас хамтран ажиллаж байгаа Gorilla брэндийнхэн бас энэ төрөлцсөн ирсэн байна тийм үү? Gorilla брэндийн energy drink-ээрээ бас энд ирсэн хүмүүсийнхэн бас гоё энергийг нь гоё амар гоё адреналиныг мэдрүүлсэн юм гоё энерги юм да. Энд бас худалдаалагдаж байгаа юм байна шүү. Тэгээд амжилт хүсье.
Казахстанаас орж идэг баха. Тэгээд Казахстан хотод бас Gorilla гэдэг бас дрифтийн баг байдаг байхгүй юу? Яг энэ Gorilla-гийн логотой баг байдаг. Монголд бас тэр Казахстанынхаа Gorilla багийнхаа тамирчдаас нь бас хүрэлцэн ирсэн байгаа. За энд юу вэ? За Total зөв газараа зөв маркетингаа хийгээ явж байгаа газар байна да. Total брендийн маш ерөн бол брендийн хувьд бол маш сайн мэднэ, чанарыг бас сайн мэднэ. Маш олон төрлөөр нь авчирсан биш үү те? Тэ авто холбоотой ерөөхдөө бүх багжууд Total брэнд бас өнөөдөр маргааш ирмэ. За Power Expo-гийн хувьд бол ерөөхдөө энд хамтран ажиллаж байгаа байгууллагууд бүгд ерөөхдөө дискаунтуудыг бас давхар нийт үйлчлүүлэгчтэй бас хүргэж байгаа. Энэ Motor Silk гэдэг энэ бас миний влогтоос хамтарч ажиллаж исэн, өмнө ажиллаж исэн байгууллага байж байна. Нэгэн дээрээ гараа зогсцсон. Би бас өмнө нэг влог дээр юм зэрлэгийн машиныг оруулж ирсэн байхгүй юу. Тэгээ амар сонирхолтой өөрөө бас унж үзсэн зөв юм бэлээ. За энд нэг үндэсний үйлдвэрлэл яваад байна. Монгол арьсан гутал мут гээд. За сайн байцгаана уу. Үндэсний үйлдвэрлэл үү? Гой хүүхдээ хувцсан уу? Том үний хантааснууд ах шиг байна те. За тэгээд худалдаа 8-нд амжилт хүсье. За би одоо чадах юм бол би өчтөрний батсан 40 хэд битлээ. За насан туршийн иргэн бол 40 кг бол стандарт нь. Дундаж нь ерөөдөө байна гэсэн. Go. 41. Хоол идж байгаад үзье. Өглөө цаагаа ууг аргагүй. За энд манайхаа бас Монголын мэргэжлийн спорт автомашинтай хамтран ажиллаж байгаа Hyperpulse Racing гэдэг 103 автонтой бензинийг бас энд худалдаалж байгаа юм байна. Канистертай. Тэгээ тамирчид маань ерөөхдөө энэ өндөр актантай бензинийг хийж тэмцээн уралдаанд оролцож байгаа. Өмнөх жилүүд дээр хараа Daigo Saito болон Akinoru Utsumi эдгээр тэмцээн уралдаанд оролцох гэж ирэхдээ өөрсдөө бензинтэй ирсэн байхгүй юу. Тэгвэл энэ жил тэг шаардлагагүй болсон. Эндээс бензин авч байгаа. За энэ өндөр ямар утга учиртай суудлын бэ гэхээр VIP tax буюу VIP урилгаар ирсэн үзэгчдийн суудал контейнер дээрээс талбайг ерөөхдөө ингээд бүтэн хараад үзэж байгаа. Тэгээд энэ дээрээс үзэхэд бүх юм тод том руу харагдана. За мэдээж босоо суудлууд гэсэн дээшгээ ингээд намханасаа дээш ингээд өндөрсөө явцсан ч гэсэн энэ дээрээс илүү тод, илүү гоё харагдана. За манай Фортуна клубын тамирчин намун талаа. За сэтгэл яаж байна хандаа? Тэгвэл өглөө жоохон юу яалаа, шунлаа. Яалаа. Жоо хоёрдугаар эхний гараан дээрээ за ингэж бетонтой ерөөсөө гарч үзээгүй болохоор бэлтгэл дээр нөө бетон байхгүй байгаа гэсэн. Тэгээ яг бетон тавьцсан дээр эхний гараан дээр болохоор жоохон чеклэх маягаар. Ягаад тэгээ хоёрдугаар гараан дээр за одоо болох юм байна, хурдтай гарах юм байна гэд яг мэдрээ тэгээд бүр хитрхи жоохон шуналтчлаа. Гэтэ бас гайгүй. Машин дэргээ орцсон. Баадлын шидрэг орох. Тий, орцсон. За дүүд амжилт хүсье. За баярлалаа. За энд ерөөхдөө одоо топ 32 тамирчид маань гараанд гарахад бэлж байгаа эхний тамирчид. Бас International Drift Battle маргааш буюу одоо 5 сарын 11-ний өдөр болно. За би ер нь бол дахин хэлж байгаа. Тэгээд яг одоо миний ард бас Хятадын баг тамирчид ерөөхдөө Монгол тамирчдын баатлыг бас харахаар
гарч ирсэн байна. За энэ хашаанд бол ерөнхийдөө интернэшнл баг тамирчид ерөнхийдөө байгаа. Юу болов вэ? Та мөрөгсөө. Амар мөргсөн байна. За дараагийн батлынд гарах гэж шүү нэгдэл хамтаа арцгаая. Яг одоо Ранс тим болон 118 тим 67 гэсэн юм хоёр багийн батл одоо яг одоо явагдах гэж байна. Тэгээд топ 32. За одоо хэн топ 16-д үлдэх вэ гэдэг бас энэ хүү батлын дараа харагдах болно. Тим 67 клубын тамирчин үйлчлэг үүсгэж байна. За манайс нь бас анхлаш хийж байна. За